Сайн байцгаана уу сурагчдаа. Бидний энэ удаагийн агуулга дэмжих видео хичээл үгээр эхэлж байна. За энэ удаагийн видео хичээлээрээ багш та бүхэндээ нийгэм судлалын шалгалтанд хамгийн их ирдэг, бас хамгийн сурагчдын их эргэлздэг агуулгууд болох нийгмийн тохиолдлын онолуудыг авч үзсэн байгаа. За өнөөдөр бүгдээрээ эдгээр онолуудын гол урсгалыг төлөөлөгчтэй нь ялгаж харьцуулан авч үзэх нь илүү чухлаа. За эхний төлөөлөгчийг авч үзцгээе. Эхний онол бол дэлгэцэн дээр харагдаж байгаачлан бүтэц чиг үүргийн онолго. За мэдээж функционалист гэж бас нэрлэгддэг. За тэгэхээр энэ том хандлага бол ерөөсөө л нийгмийн давхар ажилтныг нийгэмд байх ёстой. За энэ нь өөрөө нийгэмд ашиг тустай зүйл гэж ингэж үздэг. За тэгвэл хэдүүлээ доторх эрдэмтдээр нь ялгаж авч үзцгээе. За эхний эрдэмтэн бол дэлгэцэн дээр харагдаж байгаачлан хүүхдүүдээ Дюркгейм харагдаж байна тийм. За Эмиль Дюркгеймийн нэрийг сонсоод та бүхэн бол хөдөлмөрийн хуваар гэдэг ойлголт бол орж ирж байгаа байх. За нийгэм хөгжих тусмаа ажил мэргэжил нэрийсэн хуваагдаж хүмүүс бие биеэсээ маш юм хамааралтай болж идэг. За энэ нь өөрөө нийгмийг цаашид тогтвортой, эв найрамдалтай байхад хүргэдэг гэж энэ онолынхан бол ерөнхийдөө үздэг байна. За тийм учраас хөдөлмөрийн хуваар нарийсах нь өөрөө нийгмийг цаашид тогтвортой, эв найрамдалтай байхад нөлөөлөгч томоохон хүчин зүйл нийгэмд хэрэгтэй зүйлээ гэж ингэж үзэж байгаа. За нөгөө талаас хэдүүлээ Parsons, Talcott Parsons хэмээх эрдэмтний үзэл санааг үндэслүүлэн яг авч үзцгээе. Шалгалтан дээр болоо тухайн нийгэм зохиолж байгаа үнэлэмжийн дагуу бусад хүмүүс бол үнэлэгдэж байдаг. Зэрэглэгдэж байдаг гэж бас ингэж үзсэн байдаг тийм. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ бол Parsons-ийн хамгийн гол санаа өөрөөр хэлэх юм бол үнэлэмжийг хамгийн чухалчилж тавьсан байдгаараа онцлогтой байна. За бид нар энэ дээр 3 дахь сэтгэгчдийг авч үзэх юм бол Дэвис Муур нарын үзэл бол бас энэ бүтэц чиг үүргийн онолд чухлаар тавигддаг. За тэгэхээр тэд бол ерөөсөө л урамшууллыг голлож авч үзсэн. Ингэхдээ нийгэмд илүү чухал, илүү хариуцлагатай ажил мэргэжлийг жишээлх юм бол зураг дээр харагдаж байгаачлан эмчийн мэргэжил. За эдгээр хүмүүсийг энэ ажлыг хийлгэхийн тулд нийгэм тэдэнд илүү их баялаг, илүү их нэр хүндийг өгч урамшуулах ёстой гэж ингэж үздэг. За тийм учраас зарим ажил мэргэжил бусдаасаа илүү өндөр байр суурьтай байдаг байна. За дараагийн онол бол зөрчилдөөний онол өгдөг. Тэгэхээр функционалист онолуудын онолыг эсэргүүцэж давхар ажилт бол ерөөсөө шудраг бус давуу эрхтэй бүлгийн ашиг сонирхол дээр л тулгуурлаж байдаг гэсэн үндсэн санаагаа гаргаж ирсэн байдаг. За дэлгэцэн дээр харагдаж байгаачлан эхний сэтгэгч бол бидний сайн мэдгээр Карл Маркс. За Карл Марксийн гол үг бол ерөөсөө л эдийн засаг. Тэрээр эдийн засгийг чухалчилж авч үзсэн байдаг тийм. За нөгөө талаас үйлдвэрлэлийн хэрэгсэл гэдэг ойлголтууд илүү чухлаар тавигддаг. За Маркс нийгмийг эдийн засгийн ганцхан хэмжигдэхүүнээр үйлдвэрийн эзэд буюу хөрөнгөтөн, за хүнсний ажилчид буюу пролетар ажилчин анги тийм хоёрхан ангид хувааж авч үзэж тэдний хооронд бол зөрчил үүснэ. За энэ зөрчил нь бол нийгмийг хөдөлгөх хүч болно гэж ингэж үзэж байна. За нөгөө талаас орчин үеийн эрдэмтдийн төлөөлөгч болох Эрик Олин Райт. За тэрээр бол марксист онолыг орчин үеийн нийгэмд танилцуулсан неомарксист эрдэмтэн байгаа. За Райт хэлэхдээ бол орчин үеийн капитализмд зөвхөн мөнгнөөс гадна эдийн засгийн нөөцийг хянах эрх мэдэл чухал юм байна гэж үзсэн. За тэгээд тэрээр бол 3 янзын хяналтын төрлийг гаргаж ирсэн байх нь. За эдгээр хяналтуудын дунд хавчигдсан бүлэг хүмүүсийг зөрчилтэй анги гэж ингэж үзээд дундаж анги гэж нэрлсэн байдаг.
За өөрөөр хэлэх юм бол менежерүүд бол бусдыг удирдах хэрнээ өөрсдөө бас удирдуулдаг. За үүнийг бас ингээ авч үзэж болно. Тэгэхээр нөгөө дундаж ангид бол нөгөө менежерүүдийг оруулаад идэх нь бас үүнтэй холбоотой. За 3 дахь багшийнхаа ярих гэж байгаа хэсэг бол та бүхэн маань бас мэдж байгаа байх. Макс Веберийн онол байгаа тийм. За Макс Веберийн гол гаргаж ирээд байгаа үзэл баримтлал бол анги, статус буюу нэр хүнд, нам буюу эрх мэдлийг ингэж авч үзсэн байдаг. За тэгэхээр Марксийн тийм ээ өмнөх слайдн дээр гарч ирсэн Карл Марксийн зөвхөн эд баялагаар асуудлыг авч үзсэн энэ үзэл баримтлалыг бол шүүмжилдэг ганцхан хэмжигдэхүүнээр нийгмийн давхраажилтыг хэмжих нь бас учир дутагдaltaй юм аа. За тийм учраас Макс Вебер бол дэлгэцнээр харагдаж байгаачлан 3 хэмжигдэхүүнийг бол гаргаж ирсэн. За энэ 3 хэмжигдэхүүнээр бол давхраажилтыг хэмжих нь зүйтэй юм аа. Өөрөөр хэлэх юм бол тухайн үед Макс Веберийн энэ үзлийг гаргаж ирж авах үед багш хүнийг ингээл авч үзчихсэн л да. Эхлээд их сургуулийн багш хүнийг авч үзэхэд тэрээр цалин бага боловч нэр хүндийн хувьд тийм ээ өндөр байгаад байсан. За тийм учраас энэ 3 хэмжигдэхүүнийг гурвангаар нь л хэмжижээж давхраажилтанд бол хуваарлах нь зүйтэй юм байна гэсэн энэ санааг бол Макс Вебер маань гаргаж ирсэн байх нэ. За ингээд ялгаануудыг авч үзэх юм бол хүүхдүүдэд дэлгэцнээр харагдаж байгаа шнэ тий. Бүтэц чигүүргийн онол бол илүү нэр хүнд, ажил мэргэжлийн, байр суурийн ялгааг илүү голчилж тийм ээ тухайн нийгэмд юу зөвөр үнэлэгдэж байна. Түүнийг чухалчлан авч үздэг байсан байдаг бол зөрчилдөөний онолд ерөөсөө ангийн ялгарлыг ашиг сонирхлын ялгаа за дээрэс нь бусад хүчин зүйлээр ингэж ялгаж авч үзэх нь зүйтэй юм а гэж үзсэн байдаг. За хэдүүлээ мэдлэгээ баттгаад дэлгэцэн дээр харагдаж байгаа дасгалыг ажиллая. За анхааралтай уншаад хүүхдүүдээ эргцүүлэн бодороо. За энэ тохиолдолд Парсонсын жишээ аль нь вэ гэж асуусан баг. За тэгэхээр та бүхэн маань аль хариултыг сонгосон бэ? За мэдээж зөв хариулт нь бол B хариулт байсан байна. За яагаад B хариулт муу юм бэ гэхээр Парсонсын сонгодог жишээ гэж байгаа. Тэгэхээр Парсонсын жишээн дээр бол илүү үнэлэмжийг чухалчилсан байдаг. Тэгэхээр нийгэм бүрийн үнэлэмж өөрөөр учраас хэрэв тухайн нийгэмд юр бусын даалт хүчнийг хамгийн ихээр чухалчилж үздэг, үнэлдэг бол нийгмийн давхраажилтын хамгийн дээр нь мэдээж шашны зүтгэлтнүүд, бүү санваартнууд эренблэгдэж таарна гэсэн үг. Харин эсвэргээрээ эдийн засаг технологиг чухалчилдаг нийгэмд байх юм бол инженерүүд, бизнесмэнүүдийг хамгийн дээд давхраанд зэрэглэж бас болно гэсэн үг. За тэгэхээр нийгмийн үнэлэмж нь давхраажилтыг хэрхэн тийм ээ ялгаж байгааг та бүхэн маань эндээс анзаарч байгаа хаа. За дараагийн нэг тест бол зөрчилдөөний онолыг илүү голчилж тэмдэглэсэн байна тийм. За зөрчилдөөний онол гэж санахаар хүүхдүүдэд бусад хариултуудыг ялгаж хараарай. За эхний хариулт бол байр суурийг нэр хүндтэй хамааруулсан учраас энэ биш. За B хариулт нэр хүнд ажил мэргэжлийн байр суурийн ялгарлыг ярьсан учраас биш. За C хариулт дээр мөн адил хөдөлмөрийн хуваарийг авч үзсэн байна. Энэ бол бид нар өмнөх хэсгээрээ танилцуулсан үзэл санаа байна. За тийм учраас биш байх нь тийм. За нийгмийн давхраажилт бол уламжлал тогтсон байдлаас жам ёсоор оршин тогтнодог үзэгдэл юм аа гэсэн баг. За тэгэхээр энэ бол мөн адил биш байх нэ. За тэгэхээр биднэрт үлдэж байгаа хариулт нь эрх мэдэл бүхий хэсэг өөрийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх давуу нөхцөлд байдаг. Нэг талаас ерөөсөө давуу нөхцөлд
байгаа. Нөгөө талаас бусдын тэрхүү ашиг сонирхлыг хэрэгжүүлэх нөхцөлд буюу одоо нөгөө доор байгаа гэсэн. Тэгэхээр түрүүний зөрчилдөөний онолын маань гол санаа энэ дээр гарч ирж байна гэсэн үг. За ингээд хүүхдүүдээ дараагийнхаа хичээлээр эргээд уулзцгаая. Бүгдэнд нь амжилт хүсье. Баяртай хүүхдүүд.